нэр дэвшигчтэй холбоотой асуултууд байсан. Гэхдээ хурлын процесстэй холбоотой хоёр үг хэлмээр санагдаж байна. Өнөөдөр үндсэн хуулийн дээр төрийн эрх барих дээл байгууллага бол улсын хурлаа. Ерөнхий сайдыг томилох чөлөөлөхний бүрэн эрхийг хинтэй ч уулзахгүйгээр эдэлдэг байгууллагын энэ нэг намын хурал шиг явж ирээсэ болохгүй. Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй ярьж байгаа мөртлөө улсын хурлыг удирдах байгаа даргамж тэр гишүүч тэр зандан даргаал гэдэг юм. Зандан шатар даргаал гэдэг. Нам дотроо дарга байж болно. Энэ танхимд ерөнхий сайдад нэр дэвшигч. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асууж байна. Хоёрт нь хоёр ч улсын хурлын гишүүний амнаас гарлаа. Ерөнхийлөгч ийм мундаг нэр дэвшигчийг тодруулж саналаа оруулж ирлээ гэж. Үндсэн хуулиар ийм юм байхгүй шүү дээ. Үндсэн хуулиар маш тодорхой заасан байна. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хэрэг бол олон суудлаа авсан нам. Ерөнхийлөгч бол зөвхөн улсын хурлд оруулж ирж байгаа. Гэтэл энэ ерөнхий сайдыг нэр дэвшигчийг ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм шиг яриад эхэлж байна. Би энэ үйл ойлгох байдлыг хоржонтой бөгөөд хорон үгээр давхар санаа илэрхийлж байгааг чинь андуу ойлгосон байж магадгүй. Нам дотор болсон үйл явцаа хараад дараагийн ерөнхий сайдыг сонгуулийн үр дүнгээр биш ерөнхийлөгч оруулж ирж байна гэдэг бухимдлаа улсын хурлын чуулган дээр дайж хэлсэн байж магадгүй. Хэн нэгний хүн ерөнхий сайд болох ёсгүй шүү. Монгол улсын ерөнхий сайд хэн нэгний гар үлийн үзүүрт зарагддаг, ордны хувилдаанаар орж ирдэг байж болохгүй шүү. Тэрийг хэлж байгаа. За зандан шатар гэдэг хүн урдаа их ажилласаа илүүтэйгээр ардаа үлдээсэн мөрхтэй. Ямар бодлого баримталдаггүй, ямар хандлага илэрхийлдэггүй, хувийнхаа хувьд ямар зарчимтай улс төрчүү гэх мэтлэн. Би бол 5 зүйл ярих гэж бодсон юм. Нэгдүгüүрт нь хөрөнгө оруулагч нарт бизнесийн орчинд таагүй бодлогуудыг цөөн бусуудаа хэрэгжүүлсэн. Таавал улсын хурлын дарга багтаа засгийн газрын өмнөр орж татвар нэмнэ. Төр ашиг олдог байх ёстой. Төсвийн байгууллагууд бизнес хийх ёстой хэмжлэн мэдгэл хийжсэн. Одоо ерөнхий сайд боллоо. Ийм бизнес эрхлэгчтэй халгаатай бодлогын чинь бол одоо бизнес эрхлэгч таахгүй шүү. Тийм учраас энэ бодлогын алдаагаа битгий дахид давтаарай гэж хэлж байгаа. Хоёрт нь таны хандлага цэрэг айрам дуртай, зэвсгэлж хүртэл бизнес эрхлэгчтэй уурхааруу дайрч очиж байсан. Бүгд найрамдах төрийн ерөнхий сайд гэдэг бол иргэний тэр дундаа бүр иргэний дотроо иргэний байгууллагын төлөө зүтгэдэг тийм хүний хэлдэг юм аа. Та их хурлын дарга багтаа ёсолж исэн. Тэрийг би шүмжилж исэн. Нийтийн танхимын буюу төлөөллийн танхимын спикер цэргийн ааш аяг гаргаж ирээсэ болохгүй. Зэвсгэлж бизнес рүүгээ дайрч болохгүй. Тийм учраас бүгд найрамд тэрийг баталгаажуулахын тулд энэ шашны баянд цэргийн дэглэмээс холуур явдаг ерөнхий сайд байгаасаа гэж хүсэж байна. Гуравт нь улсын хурлын дарга багтаа та Орос Монголын парламентын хамтарсан комисс суралдуулж ирсэн. Парламент ийм системд орж ирээсэ болохгүй. Одоо засгийн газрын тэргүүн боллоо. Монгол улсын засгийн газар тусгаар тогтносон улсын засгийн газар болсон шүү. Хажуу хаврынхаа улсад наалдж ирээсэ болохгүй шүү.